Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид бүлэглэсэн өвлийн хувьд мод бүлгийг олох гэсэн сэдвийн хүрээнд хичээл үзэх болно. Хичээлд орохоос өмнө юм бодлохыг хамтраад бодъё. 5 хүүхэд дээгүүр ороод 6625 төгрөгөөр 5 ширхэг алим авав. Нэг хүүхэд хэдэн төгрөг төлсөн бэ гэж байна. За тэгвэл 5 алим нийлээд 6625 төгрөг болж байгаа байна. Үүнийг 5 хүүхдэд хувааж өгвөл нэг хүүхэд маань 1325 төгрөг төлнө. Тэгвэл өнөөдрийн хичээлийн зорилго нь болохоор далайд дундаж мод медианыг олох чадварыг цэгийн баттгаж асуудал шийдвэрлэнэ. Дунджуудыг бодох хялбар арга хэлсэн чинь мөн дугуйн диаграм байгуулан мод бүлгийг олж тогтоож байна. Тэгвэл эхний бодлогыг бодъё. Загасчид загас барьж өөрчлөгдөж тэмцээний дүнд дараах хүснэгтэд үзүүлэв. Тэмцээний үеэр загасчид барьсан загсаа буцааж усанд нь тавьжээ гэж байна. Тэгвэл барьсан загасны тоон тэг 1 2 3 4 5 гэж авсан байна. Давтамж нь 1 2 2 4 тэг 1 гэж өгсөн. Тэгвэл тэмцээнд хэдэн загасчид оролцсон бэ гэж байна. Үүнийг бодохын тулд ийм хүснэгтийг уншъя. Хүснэгтийг уншихын тулд тэг загас барьсан 1 хүн байгаа. 1 загас барьсан 2 хүн байгаа. 2 загас барьсан 2 хүн байгаа. 3 загас барьсан 4 хүн байгаа. 4 загас барьсан 1 хүн байгаа. 5 загас барьсан 1 хүн байгаа гэж уншина. Тэгвэл нийтдээ хэдэн загасчин оролцсон бэ гэхээр давтамжуудыг хооронд нь нэмнэ гэсэн. Хооронд нь нэмэхээр арга байгаа учраас тэмцээнд нийтдээ 10 загасчин оролцсон гэсэн. Нэг загасчин дунджаар хэдэн загас барьсан бэ гэж байна. Тэгвэл барьсан загасны тоог тухайн давтамжид үржүүлээд өгөөд хооронд нь нэмээд давтамжийн тоонд хувааж өгвөл нийт оролцсон загасчдын тоонд хувааж өгвөл 23-ыг 10 хуваасан буюу 2.3 болно. Нэг хүү маань нэг загасч маань ойролцоогоор 2.3 загас барьсан гэсэн бэ. Тэгвэл энэ өвлийн хувьд мод медиан далайцыг оол гэсэн байна. Өвлийн хамгийн их ба хамгийн бага утгуудын ялбарыг далайц гэж хэлнэ. Тэгвэл энэ бүлгийн хувьд далайд маань хэдтэй тэмцээн болох вэ гэхээр хамгийн их нь 4-тэй тэмцээн болж байна. Хамгийн бага нь 1-тэй тэмцээн учраас энэ хоёрын ялгуур 4-тэй тэмцээн буюу энэ өвлийн далайц нь 4-тэй тэмцээн. Өвдлийг хэрэмлэсний дараа яг дунд нь байрлах гишүүнийг медиан гэж хэлнэ. Хэрэг дундун 2 доо байвал тэдгээрийн арифметик дунд нь медиан болно. Өвдлийг хэрэмлээ тэг 1 1 2 2 4 болно. Үүнээс медианыг олбол нийтдээ 6 доо байгаа учраас голын 2 гишүүнийг нэмээд 2 хувааж өгнө. Голын 2 гишүүн маань 1-тэй 2-ыг нэмээд 2 хуваахаараа 1.5 тэмцээн болж байна. Өвдлүүд дотор хамгийн олон давтагдаж байгаа гишүүнийг мод гэж хэлнэ. Хамгийн олон утга олон байвал олон модтой, давтагдсан тоо байхгүй бол модгүй гэж хэлнэ. Тэгвэл энэ бүлгийн хувьд мод маань хэдтэй тэмцээн болох вэ гэхээр 1 маань нийтдээ 2 удаа орсон, 2 маань нийтдээ 2 удаа орсон учраас энэ өвдлийн мод маань 1 ба 2 болно гэсэн. Хүснэгтийг нөхөж мод бүлгийг оол гэсэн байна. Барьсан загасны тоо. Тэгээс 2 загас барьсан. Тэгээс 2-ын хооронд барьсан. Тэг загас барьсан, 1 загас барьсан, 2 загас барьсан. Нийтдээ хэдэн хүн байгаа? Манайдлан 3 4 5 гэсэн загас барьсан хүмүүсийг нэг бүлэг болгоод авсан байна. Тэгвэл тэгээс 2 загас барьсан хүмүүс гэхээр 1 2 2 болж байна. Эдгээрийн хооронд нэмбэл 5-тай тэмцээн болж байна. Үлдсэн 3-аас 5-ын хооронд загас барьсан хүмүүс маань 4 тэг 1 байгаа учраас нэмгээрээ 5 хүн байгаа гэсэн. Хамгийн их давтамжтай бүлгийг мод бүлэг гэж хэлнэ. Бидний өвдлийн хувьд хоёулаа адилхан 5-5-тай тэмцээн учраас мод бүлэг маань байхгүй гэсэн. Арифметик дундаж мод медианыг нийтдээ нь дунджууд гэж хэлнэ. Дараах ишлэлд байгаа үг бүрийн тэмдэгтийн тоогоор өвдөл цуглуулжээ. Миний хүүж сайн хүл дээ өглөө босохдоо буцаартаа боцгоно. Битгий тэгж өдөржингөө ажилчин бүрдэхгүй шүү дээ гэж ийм ишлэл өгсөн юм. Үүнд болохоор өвдлийг яаж цуглуулсан бэ гэхээр 6 гэдэг чинь болохоор миний гэхээр 6 үсэг болж байна. Хүү гэхээр 3 үсэг болж байна. Чи гэхээр 1 үсэг байна ингээд үг болгоны үсгийн тоогоор өвдөл цуглуулсан гэсэн.
За тэгвэл өвдлийг эренбэлж бичээрэй гэсэн байна. Мөн адилхан бий болохоор модыг ол, далайцыг ол, медианыг ол, энэ нийтлэлд байгаа өвгнүүд дунджаар хэдэн үсэгтэй байна вэ? Хариултаа тайлбарлаарай гэсэн. За тэгвэл бидний өвдлөг маань юм болсон. Үүнийг эренбэлэхээр 1 1 2 3 маань 4 удаа орсон, 4 маань 6 удаа орсон, 5 маань 2 удаа, 6 2 удаа, 8 3 удаа, 10 маань 1 удаа орсон байна. Хамгийн их давтагдж байгаа гишүүн дөрөвт бол мод нь дөрөвтэй тэнцвэрнэ. За өвдлийн хамгийн их утга нь 10-тай тэнцвэр, хамгийн бага утга нь 1-тэй тэнцвэр учраас далайц нь 10-аас 9-ийг хасаад 1-ийг хасаад 9-тэй тэнцвэр болж байгаа гэсэн. Өвдлийг эренбэлсний дараа яг дунд нь байрлах гишүүн 4 байсан тул медиан нь 4-тэй тэнцвэрнэ. Энэ дээр нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 гэхээр 21 доноос яг голдон байгаа 11 дахь доо маань 4 учраар медиан 4-тэй тэнцвэр болж байгаа гэсэн. За арифметик дунджийг нь олбол байгаа өвдлүүдийг бүгдийг нь хооронд нь нэмээд за нийт 21 үг байгаа учраас 21 дугаар өгөхөөрөө 96 хуваах нь 21 болно гэвэ. За 3 дугаар бодлого. Судалгаанд оролцсон хүмүүсийн насыг өгчээ. За нас нь болохоор 17, 82, 40, 48 гэдэг ингээд хэвчлэн насууд навагдсан. Өвдлийг тэнцүү завсруудад бүлэглэж давтамжийн хүснэгтийг зохио. За мөн шугамын графикийг зур мод бүлгийг ол, дугуй диаграмыг байгуул гэсэн байна. За шугамын график байгуулахаараа за мөн 17-наас 82-наас 40, 48, 21, 35 гэдэг энэ цэгүүдийг байрлуулна. Мөн адилхан хооронд нь шугамаараа холно. За гарч байгаа график нь болохоор шугамын график гэж хэлнэ. За өвдлийг эренбэлэхээр за ийм болж байна. Үүнээсээ мод бүлгийг олбол за 10-аас 19 насын хооронд нийтдээ 6 хүн байгаа юм байна. 20-с 29 насны нийт 17 хүн оролцсон. 30-аас 39 насны 8 хүн, 40-с 49 насны 5 хүн, 50-аас 59 насны 3 хүн оролцсон. 60-аас 69 насны 6 хүн оролцсон байна. За үүнээсээ бид мод бүлгийг олбол мод бүлэг маань 20-с 29 дээр хамгийн их буюу 17 хүн оролцсон учраас мод бүлэг маань 20-с 29 болно гэвэ. Үүнийг одоо дугуйн диаграмаараа байгуулбал за нийт оролцсон хүмүүсийг 100 хүүг гэж өгвөл харгалзах оролцсон хүмүүс хуваахад өгвөл эвдлэх хувууд нь гарч ирнэ. Үүнийг дугуйн диаграмаараа төвшөлтнө. За нэмэлтээр энэ бодлогыг бодороо. Өнөөдрийн хичээлийн дүгнэлт нь дунджуудын тухай танилцаж, бодлого бодоход ашиглаж, хэрэглэж сурлаа. Мөн адилхан мод бүлгийг олж сурлаа. За гэрийн даалгаварт энэ бодлогыг дааж бодороо.